Адиктологийн төв Арга продакшн үзүүлж байна. За амар гэрээ 10 дугаар нэг хэсгийн бэлсэгч таньж байгаа л үү дээ. Яагаад арх утсан юм бэ? Яа ядраад. Амьдралан өөрчлөмөр байна уу? Зорилтод төсөв. Эвис телевиз мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. Дөрвсий буюу бид нар нөгөө дөрвсий гэд товчлоо ярьчихад байгаа. Сайн санаа, сайхан сэтгэл гэдэг нэртэй хөтөлбөр шүү дээ, тийм ээ. Тэг годомжинд тэгээ хоноглоо явуулж яа бас л эвгүй яа. Яг тэр хүүхдийг мэдрээд байна гэдэг чинь бас нэг юм хүнээс адреналин ялгараад ингээд хүн амьд гэж үзсэн юм уу? гэрлүү орох гэж үзээ. Манай аврагууч нь код модоо солилцсон нөгөө чинь бас сайхан гараад байгаад байна. Сайн. Би өвдөд бүдээлэх юм болохоор архин зогсоо гарах хэмжээ авдаг байснаас биш. Одоо энэ архийг зогсоо гэж бодоход болтлоо одоо тэгж архийг ууж эхэлсэн. Өөртөө нэг эрдэнэ идэг шил тэгэл тэгж явсараа гал нэг архинд гүмүүд орсон л. Түлийн 6 сараас хойш амар ууд үзлээ. Таны сэтгцийн байдлыг өөрчлөөд ухамсар гэдэг зүйлийг дараад хэлэх ёсгүй юу чи хэлүүлээд, ярих ёсгүй юм чи яриулаад, хийх ёсгүй үйлдэл чи хийлгүүлээд байгаа биз дээ. Яг ийм байгаа учраас яаж ин зарим нэг хүмүүс эрэгтэй хүмүүс ярмаар байсан юм аа ярьсан учраас нөгөө дотор нэгээ сайхан онгоочтой учраас юу юм хэрэгтэй. Их хүнд хэрэгтэй гэж хүлээж аваад байгаа. За мөрөглөлийн нэвтрүүлэг үргэлжлэн адиктологийн эмнэлэг дээрээс үзэгч та бүхэнд хүрж байна. Тэгээд оролцогчид маань эмнэлэгтэй хвтэд өнөөдрийн байдлаар 6 хонсон байна. За 6 хоногт гарсан өөрчлөлтүүд, ойлгосон хичээлүүд гээд одоо сонин ихтэй байгаа гэж бодож байна. За хашааг хувьд ямар сонирхтой байна? Миний хувьд бол их гоё мэдрэмж төрж байна. Физик хэмжлэгээ, тэгэл йог, дасгал, өглөө болгон багш нарын хичээл, өдөр багш нарын хичээл ер нь орой бол 6-7 цаг хүртэл ер нь завгүй. Нэмжинээс хэлж хичээл араад хичээл, сургалт гээд бүх юм дээр оролцож тэгэл орой 7-оос хойш нэг 2 цагийн чөлөөт цаг гарна. Тэр хоорондоо ариун цэврээс хэрэгтэй. Тэрнийхээ дараа амралт эмчилгээ орж ирээд амралтын цаг үеэрд ороод амарна. Батбаярын хувьд хэр вэ? Яаж энэ хоолонд нь хэр вэ? Эмчилгээ нь хэр вэ? За манайд бол хоол ундны хувьд бол асуудалгүй аюу сайхан хоол ундтай. Тэгээд хүмүүсийнх нь харилцаа бол маш сайхан. Одоо сувлагч эмчнэр одоо эмчилгээ хийхэд бол эмчилгээнийхээ эм тарины нэр үйлчлэгээ бүгдийн сайхан тухайн үйлчлэгийг хийгээд хилээд зааварлаа явдаг. Тэр бол их гоё таалагдсан. За орж байгаа сургалт хичээлүүд бол үнэхээр сэтгэлд хүрмээр сайхан. Яагаад гэвэл бид нар чинь нөгөө архитнаасаа гарах га тодорхой хэмжээнд хувь хүний хувьд бас тодорхой хэмжээнд бас тэмцлээ шүү дээ, тийм ээ. Гарч үзье, болж үзье гэдээ ордлогууд хийсэн. Тэд нар нөгөө өвчнийхөө оншийг олоогүй үедээ ямар нэг ордлогууд хийгээд байсан учраас үр дүнгүй байсан юм байна. За энэ дээрээд ингээд сургалтанд суугаад багш нараас асуугаад зөвлөд үзэхээр зэрэг өвчний бон онш нь юу гэдэг вэ? Олон улсын хэллэгээр F10 гэсэн үнэлгээнд ордог. Сэтгцийн эмгэгийн маш том асуудалтай тийм өвчин байдаг юм байна л да. Тэгээ түүнийг засах эмчилэх гол арга нь юу вэ гэвэл сэтгц зан үйлийн эмчилгээнд явах, сэтгцийг нь эмчлэх. Энэ сэтгцийг нь эмчлэхгүйгээр архины тэр асуудлуудыг донг эмгэгийг өөрчлөх боломжгүй юм байна. Тэгээ энд бол сургалт юу бол одоо маш сайхан багш нар тасралтгүйгээр одоо сэтгцийн эмчилгээгээр зан үйлийн аргаар эмчилгээний тийм хичээлүүдийг орж байна. Хичээлүүд сэтгэл санаанд маш их нөлөөлж байна. Тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байна. Үр дүн ч гэсэн бол гарч ирж байна. Цаашдаа бол ихтгэл найдвар бол гарч ирнэ, харагдана, үзэгдэнэ гэж би бодож байна. Тэр бол тийм. За багш нарын хичээлүүдээс одоо хэлэхээр сэтгэлд хүрсэн гэж хэлж байна та. Тэгэхээр тэр хичээл нь санаж байгаа ямар хичээл вэ? За манай золоо багшийн хичээл байна. Золоо багш хичээлийг бол маш гоё зан. Маш гоё хүмүүстэйгээ яг харилцаад хүмүүстэйгээ хүмүүсээ гоё нээгээд хичээлдээ татан оролцуулаад тэг яагаад сэтгцийн эмгэг гэдэг зүйл чинь үүсчихэд таныг тэр арх гэдэг зүйлүүд нь татаад байна гэдэг маш илэн талаг байгаа. Маш ойлгомжтойгоор тайлбарлан заадаг. Бидний эргэн тойронд байгаа ах トゥ ус бидний төлөө санаа зовдөг хүмүүсийг хэлдэг нэг үг энэ архийг чи зүгээр уухаа болчих тэгвэл сайхан болчихно гэдэг. Тийм ээ. Шалтгааныг нь мэддэггүй. Зүгээр л болчвол гоё болчихно гэж хэлдэг байсан бол за золоо багшийн хичээл одоо манай ган толгой багшийн хичээл бол үүсэж байгаа шалтгаан нь таны сэтгцэнд байд юм аа. Сэтгцийн тэр эмгэгийг засан өөрчлөө зан үйлдлийн аргаар энэ сайхан сургалтанд цугаад засан өөрчлөө сэтгцээ өөрчлөлтөнд тохиолдолд таны тэр үүссэн архины дон архины эмгэг гэдэг зүйл чинь алга болох боломжтой юм гэдэг маш энгийн гоё тийм дотн
яриагаар яриуч ойлгуулж байгаа учраас энэ хичээлүүд бол гоё болж байгаа. Одоо та хэдий чин гол юм маань нөгөө хэтрүүлсэн хэрэглээ архины одоо нөлөөллөөсөө салах байгаа шүү дээ тий хорд. Тэгэхээр хүний биед арх одоо ороод ямар хор нөлөөтэй байна арх хэтрүүлж ууснараа ойлгож авсан юм нь юу вэ? Анхны бийж бол тэгээд их эрг гэдгийг л энэ хичээл болгон дээр л ойлгож ялдаг. Ааг бол арх бол тэгэл нөгөө шаардн мартн гээл тэгэл би бол тэгээ тиймэрхүү байдалтай өөрөө мэдэрдэг байсан болохоор энд бол яг л арх хэрглэж исэн зүйл бол ерөөсө бүхэл бүтэн тэгэл ерөөсө хүнийг ерөөсө бүх хэд эрэхтэн илэгвөр тэгэл бүхэл юм энэ багш нар бүгдийг л зааж өгч юм л да эмчнэр зааж өгч юм тэгэл бидэрт хийж байгаа эмчилгээ гэдэг чинь бас айгүй сайн байна л да одоо тэгээд хүн чинь нэг жоохон өвдөнгөт л чинь хордлон бордлого тайлбарлага нэг дүүрэг мөргийн имлэг дээр очиод нэг яадаг бол энд чинь буруу үйлчлэгээ хийж л байна л да одоо энэ байгууллага юм байна энэ имлэг байна тэгээ энэ телевизийн хамт олон бас ийм юмд хөтлөөд оруулж байгаад нь бас ингээд бидний чинь айгүйх хариуцлагатай л одоо ийм хүмүүсийн итгэлийг алдахгүй төлөөгээд өөрөө хичээгээл бүх юмд нь ороод яг тэгэл ерөөсөө хашаа манай саяны хоёр хэллээ бүхэл хичээл ном нь айгүй сайхан тийм боломжтой явж байна л гээл байж байна да. Зохисгүй хэрэглээ гэдэг чинь хүний алд юм байна л гэдгийг л одоо ойлгож байна. Арх гэдэг зүйл чинь нэг балгахаас илүү тэгэл бид нар чинь нэг уудаг байхц чинь нэг балгахаас нэг шил архийг угаал болдог тийм гэж байхгүй шүү дээ. Цаашлаа үргэлжлээл хідэн хоногоор үргэлжлээл тэгэл бие организм ямар болгодог вэ яг жичрээ салганаал тэгэл алавтай юм шиг тэгэл имлэг дондог гэдэг дээр нь очингуудаа өөрөө тийм юм бүрдүүлсэн мөртлөө яг л хүний өмнөөс байгаа юм шиг тэгэл тийм байдаг гэдгийг л одоо хүнийхээ төлөө явдаг гэдгийг их сайхан ойлгож байна да. Бидний төлөө одоо ийм хүмүүс ингээд зориг гаргаал ингээд ийм нэвтрүүлэг хийж ийм хүн эмчнэр эмчилж байна. Тэгээ энэ бүгдтэй их баярлж байна одоо. Тэгээ өөрөө тэгээд дотроо баярлал явж байна да. За магадгүй ингээд архины хамааралд орцсон, архины хэтрүүлсэн хэрэглээтэй болцсон хүмүүст одоо өөрийн хувьд тэгэж хэрэгжилж исэн одоо энэ архинаас татгалзаж байгаа дээр нь хичээл цоцсон өнөө үед бас үзэж байгаа хүмүүст хандаад нэг хэлээ л да тий. Одоо үзэж байгаа хүмүүст бол одоо тэгээд ер нь бол тэгээд энэ бүх зүйл бол өөрийн биеэрээ бүр одоо мэдрээд ирсэн одоо уугаад хідэн хоногод би чи үргэлжлүүлэн хідэн сар хідэн хоног яаж уурна гэдэг тэгэл хүнийг өчөөх нэг цаг хугацаа бас байна. Хамгийн гол нь л ерөөсө цаг хугацаа л юм байна. Ууж явах явцад бол цаг хугацаа ийм үедийг мэдэхгүй байсан. Одоо энэ тэгэл эмч багш нар ингээл хичээл зааж байгаа хүн хамгийн ерөөсө цаг хугацаа энэ хугацаанд дээрээс бид нар хичээл зааж байгаа энэ богинохоо хугацаанд ямар их хэцүү аливаа нэг жоохон юм үлдээчихгүй сурчих юмсан тэр болгоныг одоо ууж байгаа энэ хүмүүст хэлэхэд бол одоо ер нь л дэмий юм гэдгийг хэлээд энэ хар ухаанаар ойлгосоо л гэж бодож байна. Би одоо тэгээд тэгж л хэлээ да одоо манайхан архинаас татгалзъя л гэсэн бодолтой байна да. Балдаатрын хувьд энийгээд л яа та тий. Ер нь эмчилгээ нэлээд зогсож шиг харагдаж байна тий. Эмчилгээ сайхан байна уу? За ямар эмчилгээ нь ямар өр нөлөө өөрт чинь үзүүлж байна? За би нэг хүн хамгаалалтын тусгай төв дээр одоо 2022 онд ирсэн. Тэгээ одоо 3 жил боллоо. 2024 оны орон орж гараад 14 хоног бие амраачаа тэгэл гараад ууж байгаа л тэгэл буцаад ордог байсан. Тэгэл энэ дэрснэрээ эмчилгээ ингээл юм шаардлага хийдэг тэр нөгөө хашаа орморн дээр хачуулаа ор гэдэг энэ дээр нэвтээ би тэнхээ сайхан болж байна хөнгөж өнгөрөөд хөл нь ер нь зовиртойгоо гарна ч юм уу? Хөл нөгөөний харавцсан хөл ингээд жоохон урдан тэгдгээс явж байгаад ингээд арьсан дадлаар гинт ингээд өвдөс өхрөөл суучтээс одоо энэ дээр шаардлага хийдэг зүгээр л болж байгаа. За эмчнэр архи угаад хамгийн түрүүнд ямар эрхтэнд нь нөлөөлнө гэж байна? Эдлэг л гэж байна. За. Тий. Эдлэг одоо өөхлөн, томорно. Би ч бас нэлээд том үзэтэй байсан эдлэг байсан юм шиг л одоо энэ гүзэг гизэг болчихлоо. За тамхины донтолтын хичээл бас орсон тий. Тамхины донтолт болсон тамхинаас бодж гар л гэж байна. Тэгээ гарч чадах нүг үү тэгээ. Өөрөө хичээндээ. За
Насаагийн хувьд тамхи татдаг тий. Тамхи татдаг. Би ч нөгөө тамхиг дотор нь ямар их зүйл агуулгаддаг гэдгийг ерөөс ойлгодог байсан шин. Тэгсэн чинь тамхин дотор чинь ерөөс айгүй их зүйл агуулгаддаг юм байна. Тэр ямар нэгэн бодиснууд байна. Тэгээ бас нэг дотроо тэгээд татдаг мөртлөө дотроос жигшчлээ л да. Тэр янз бүрийн хор бодис тэгэл тэр зөв одоо тамхины тэр ярилцлагын дээр болохоор зүгээр л өнгөцгөн юмыг л харуулдаг мөртлөө яг тэр тамхи дотор агуулгаддаг зүйл бол өстой. Айгүй их зүйл нэгдэг бас тэр тамхины хичээл дээр бас ойлгуулсан бас тодорхой бид нар зааж гисэн. Яг толгойд яг суухаар тэр эмч минжмаа гэдэг эмч зааж гисэн. Тэгэл ойлгож байгаа юм дөө ер нь ариг тамхи ер нь энэ масруулах бодиснууд чи ер нь л хүнд ер нь сайн тал гэж ер нь байхгүй юм байна. Ер нь байхгүй юм байна дөө тэгж л ойлгож байна да. За тэгэхээр тамхины одоо багасгах гэж одоо бодож байгаа ер нь. Ер нь одоо энэ тамхинаас нэг жоохон жигсэн татгал зүй бас. Нэг ингээд эхлээд ингээ алхмалхмаараа л болохгүй бол нэг өдрийн дотор бүх юм тэгэл яана гэж ойлгож болохгүй байхаа гэж бодоод тэгэл. Тамхинд хэр хор нөлөөтэй гэдгийг бол сайн тайлбарлаж өгч хичээл орсон. Бараг жил бараг хэдэн тэрбум нэг тэрбум өгчдөг юм тамхинаас болж. Одоо энэ электрон тамхи бас амар хортой гэж тайлбарлаж гисэн. Тэгээд намайг имжилж өгж байгаа хүмүүс сэтгэл санаагаар бас тусалж байгаа хүмүүсийг бас цаад итгэл найдварыг алдахгүйгээр хичээж явна. Би бас тамхиг бол татдаг байсан, их татдаг байсан. Өдөрт нэг хайрцаг тамхи татдаг байсан баг. Багасгасан уу? Багасгаад өдөрт нэг 2 юм уу 3 ширхгийг л татчих. Бүр гарч байгаа л гэсэн үг дээ баг. Тэгээ нэг хайрцаг тамхи надаа эргэлтээр авчирч гисэн. Нэг хайрцаг тамхи нь ирээд одоо баг 5 хонжинд баг 10 ширхэг байж. Аа биш тий. Тий. За эргэлтээр хэн ирсэн? Эргэлтээр манай нийгмийн хамгааллын засгийн төвийн маань ирсэн. За. Тэгээ бүгд л нөгөө ирч чадах боломжгүйнүүд нь юм өгж явуулсан байлээ. За юу өгж явуулсан бэ? Тэгэл сайхан бууз хийж ирсэн байна. Тэгээд нэг хайрцаг тамхи татдаг бол нэг хайрцаг тамхи тэгээд би чихрэн дуртай болохоор надад чихэр явуулсан байлээ. Тэгээд ундаа өгж явуулсан байлээ. Ундаанд бас дуртай болохоор ундаа өгж явуулсан байлээ. Тэгээд бусдаа бүгдээ л ярьсан. Тэгээд бүгдээрээ амжилт гэсэн сайн амжилуулаарай л гэж надад уриалж илээ. Тэгээд би энд сурсан юмаа тэднэртэй очиод бас зааж сургаж өгнө. Би ч ер нь өөрөө амар тийм лекц унших их дуртай хүн. Лектор маягийн хүн болох гэж байгаа. Тэгээд тэр маш сайн тэмдэглэсэн байгаа юм шүү дээ. Ер нь бол анхаарлын тэмдэгмийг тавиад асуудалтай юмнуудын анхаарлын тэмдэг тавиа явдаг би. Дараа нь өөрөө уншихад амар учраас тэгж тэмдэглэж явдаг байгаа. Энэ цаг хугацааг ашиглаад энд чинь боломж бол маш их гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд хичээл ном шахуу эмчилгээ явагдаж байгаа боловч энэ нөгөө сэтгэл санааны нэг тайвшрал энэ төр явагдаад байгаа гоё. Дээр нь зориг байна. Зорилгоос харах үр дүнгээ би ингээд бодож байна тийм ээ. За энэ зорилгондоо би тууштай явбал маш сайхан үр дүн намайг хүлээж байгаа учраас цаг хугацааг ч гэсэн ашиглаад боломжийг ашиглаад юм хийгээд авъя гэж бодоод нэг юм тууж эхэлсэн байгаа юм. Тэгээ одоо тууж маань эхлээд одоо үндсэндээ ингээд бичгтээд явж байгаа. Нилээ удаан дуусах байхдаа би ерөөсөө өдрийнхөө мараас нь шууд эхэлсэн. Цаг алдаад яах вэ гэж бодоод. Тэгэхээр өглөө 5-д босоод ирэхэд өдөртөө ингээ бодоож төлөвлөж явсан юм зүйлсээ 5 цаг 6 цаг 7 8 хүртэл ингээд заасан дээрээ буулгаад ингээ сайхан ингээд өчгөн энэ туужийн гол ерөнхий санаа нь бол бас л биднэртэй адилхан архимд ороод удамжинд гараад хэцүү амьдрал туулаад явж исэн нэг бүсгүйн тухай. Тэгээд тэр бүсгүй сүулдэ амьдрал архиныхаа тэр асуудлуудыг шийдвэрлээд амьдрал нь яаж өөрчлөгдөж байгаа тухай ингэж гарах тийм бодит хүний төвгөөс сэтгүүлсэн юм тууж байгаа. Тэгээд энийг энэ 14 хоногт амарчсан дуусгачих зорилго тавьдсан явж байгаа. Тэгээд дуусгачих нэг ч гэсэн ажил амжилтад авъя гэж цагийг ашиглаад сууж байгаа юм аахгүй тий. Харин чад өөр болоод харин тий сайн өстой сайхан болж байна. Баярлалаа та бүхэндээ. За хордлого тайлах эмчилгээ хийлгүү юу хийлгүү? Хордлого тайлах эмчилгээ хийлглээ. Тэгээд би одоо өчтөр жингийн онцоо одоо өнөөдөр жингийн онцоо сая л босоод сэрээд ингээд хийдтээ. Сэрч чадахгүй байгаа нь яаж? Тэр эрдээс ингээд эн чинь нөгөө хүн чинь бас юм ууж идээд байгаа болохоор нойр бас их авч бүрэнгүүст авч чаддгүйсэн болохоор одоо ингээд яачаар бүр ингээд айгүй сайхан болчиход ингээд болоод. Тий. За
Өөр сэтгэл зүйчийн эмчилгээ өөр юу орсон байна? Эмчилгээнээс өөр юм эмчилгээнээс. Тийм сэтгэл заслаас орж ийн сэтгэл заслын эрдэнэс хүнд баярлалаа талархлаа гэдэг үгнээс ахуулаад яг дандаа миний мэддүү сэдвүүдийг их яриад ингэж хүн зөвлөгөө өгч байна. Тийм тэр нь их гоё өгөөчтэй бас гоё юм байна. Биднес ч одоо хүнээс их зөвлөгөө авах амар удсан юм шүү дээ. Тийм энэ их талархууштай зүйл болоо. Тийм Хордлогон тайлагдаад ирэхээр өчтөр бол нэлээд хордлоготой ирсэн. Та ерөнхийд хоног ууцсан ирлээ. Тэр чинь баг 2-3 сар болцсон байсан шүү дээ. Тэр чинь баг. Гэхдээ уугаагүй өдөр байсан уу? За та баг байгаагүй дээ. Нийл хэцүү тийм хаяадаа л нэг уугаагүй байсан баг. Тэгээд одоо бол ерөнхийдөө гайгүй нөө доторх нөө чичиргээ ирдгээс гайгүй болоод. Бас нэлээд хэцүү байсан шүү. Тийм. Одоо бол гоё болсон. Одоо л үүнээс хэд гоё болох болов би дотроо бодоод байна л та нөгөө юу гэх юм бол одоо дөнгөж 1 хоног дээрээ явж байна. Одоо 2 дахь хоног дээрээ эмчилгээ хийлгэж байгаа болохоор ерөнхийдөө гайгүй болчих болов. Өөрөө ч би дотроо ер нь одоо найраг дарс гэдэг юмнаас холдъё болий гэж дотроо бодоод байна л та тийм. Одоо би өөрийнхөө энэ сэтгэлийн муухай хороо арилгачвал тэгээд гайгүй болчих юм болов гэж та тийм. Таас нь ойр зөр эргэлт ирж юмнуудын бэлтгэлийг хангаж өгөө. Тийм тэглээ найз нөхдүүд нь хурж ирж нэг орны цагаан дав бас нэг хувц онор монор бүр жижигтэй хүрт хурж ирлээ одоо бүр. Харин тийм цэцгийн нөгөө энэ хажууд сууж байгааг өсгүүдээ өгөөд тэгээд ингэ яачлаа. Сая түрүүн энэ өрөөгөр 4 хүн шавцсан байсан. Харин тийм яг манай хэд чинь тэгээ хоорондоо бужигнэлдаал тэгээд хоорондоо юм зума ярилцаал тэгэл ерөнхийдөө тэгэл. Тий. Дуул болох нь танай баг. За бараг л тийх. Та гитар даардаг уу? Гитар дарнаа. Төгөлдөр бас нэг жоохон дарна. Гэтэ гитар жоохон дарах гэхээр сүүлүүд нөгөө бас нэг олон хоног гадуур явцсан болохоор гар өрөө бас жоохон хөшөөд нэг бас нэг жоохон ингээд таталцтай байгаад идэв шин жоохон тиймэрхүү юмтаад тэгтээ гайг охоо. Тий. Шинжилгээ өгсөн үү? Шинжилгээ өнөөдөр өгсөн нөгөө юуны шингэний шинжилгээ тусны шинжилгээ хоёр өгсөн. Шээсний шинжилгээ хоёр өгөөд яасан тэгээд манай энэ эмнэлгийн бас эмч одоо энэ совилогч одоо энэ үйлчлэгээний ажилтнууд маш сайхан усуд байд юм байна. Ер нь бол бас хүний төлөө гэсэн сэтгэлтэй бас сайхан усуд байгаад байна л та тий. Хоол ондоо л дэж байгаа. Хоол болж янз янзтай юм биш үү? Тасархан амттай билээ. Тий. Эмч нар ер нь анх орж ирэхэд юу гэж хэлсэн? Анх орж ирэх чинь би чи амар хэцүү орж ирсэн шүү дээ. Ер нь амар хэцүү өвцтэй үнэр танартай муухай юм орж ирсэн. Одоо багс агаар нэг одоо нэг хүнд үрсэндээ ороод ингээл явж байна. Тэгээ ерөнхийдөө талент хараад ямар нөгөө талент дарсан таньсангүй сая одоо хинбэ гэдэг үгдээс хараад их юм. Анх ирээд ч харсан л байх тий. Тий тэднес ч одоо би өөрийгөө анх харсан тэгээд одоо шал өөр болоод байж байна. Одоо энэ чинээс би эмнэлгээс гарахтаа бүр дахин өөр хүн болж одоо ингээд тэгмээр л байна одоо. Өөрийнхөө одоо энэ хордсон байгаа одоо архинд хордсон байгаа энэ одоо дотоод эргэтэн гэж байгаад байна. Тэгвэл одоо дотоод сэтгэлийнхээ би хордлогоо тайлчвал яг гоё болох гэдэг юм л та тий. Тий. Сая өөртөө бас бодож тэмцэж үзлээсэй. Орон дээрээ хөвтөөд тий ийм сайхан дулаахан гоё одоо өргөөл гэж хэлэх юм да. Ийм сайхан газар ингээд байна гэдэг чинь бас хүнд эрх зүйн бодох цаг хугацаагаас өгөөдөх юм байна. Тий. Ирж ирсэн найзууд нь юу хэлж байна? Ирж ирсэн найзууд бол бөөн баяр болсон. Хоёр найз маань хурж ирчээд за одоо замлын минь одоо чи хүн шиг л байхгүй бол одоо ингээд болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд тий одоо хүний итгэлийг би алдмааргүй байна. Бас та бүхнийхээ сайхан итгэлийг би бас алдмааргүй байна. Энэ бас эмнэлийг эмчилж байгаа эмчнэрийн итгэлийг алдмааргүй байна. Зөвхөн архич гэлтгүй одоо тамхиныхаа хор өнөөлтөд тэмцээд тамхинаач гэсэн бас гарчмаар байна. Тэгээ тэмцэх зүйл надад маш олон зүйл байна. Хүнд буруу өгдөг муухай зан чанараа засмаар хордлогоо бас тайлмаар байна. Өөрийгөө зөвдөгдөг хордлогоо тайлмаар байна. Хордоо тайлах юм их байна. Тий. Харин одоо сэтгэл зүйчийн ганцаарчлсан сургалтууд орно нэг багаар өдрөөр ингээл тэрнээсээ салаал ойлгоол ингээл яв. Тий одоо бас нэг энэ зүгээр суусан доор бас ганц хоёр бас нэг уран бүтээл бас хийгээд үзчихье гэж бодоод байна. Эрүүл ухаанаар хуучин би нөө дуу зохиохдоо ч юм уу уран бүтээл хийхдээ дандаа хагас солиорлын байдалтай согтуу үлч хийдэг юм л одоо би эрүүл саруулаад нэг уран бүтээл бас хийж дотроо бодлоо. Тэрний хаард бас гараад үзчихье гэж бас бодоод байна л та. Шалга хийлгэж байгаа гэж мэдчихэж шээ.
Энэ яад юм чи? Аач шаарлаа. Наад сууйчирэд. Искра. Тэгэхээр саамжийг сайжруулж өгдөг. Наад хөдөлтийг бас эмчилнэ. Чи яваад миний энэ өглөө орж Энэ шаарлаа. Шоколад дээр гоё уран бүтээл хийж байгаа юм байна. Болдогдрах. Хүчирхийлэл гэдэг маань ингээ байрч зодоодохыг хүчирхийлэхгүй нь шүү дээ. Хайрлах хэрэгтэй шүү дээ. Бид хэд одоо хүүхдүүд дэнд ирэхээс өмнө аав нь ингээ дэмжлэгэнд явлаа, аав нь ингээ гоёлоод ирнэ. Миний хүү, миний охин аав чамд хайртай шүү гэж хэлцгээсэн үү? Хэлээгүй те. Тэгвэл бид нар хайртай юу хөөхтэй? Хайртай шүү дээ. Энэ гэр бүл байж байгаа. Бид нар арх уучаад энэ даралт өгсөд юм уу, тийм үү? Өвчин намдах гээд нөөцлөг арх уучууд бурхан боллоо. Миний хайртай хүүхдийг хэн хайрлах юм? Танаас өргөн хайрлахгүй тэр таны л өргөх хөт шүү дээ. Тийм үү? Тийм учраас бид нар нөгөө хайрыг, нөгөө итгэлийг эндээ тээх хэрэгтэй байхгүй. Тийм учраас энэ гэр бүл гэдэг нь маш чухал зүйл. Тэгээ энэ гэр бүлийн цаана маш олон асуудлууд явагдаж байгаа. Энэ бидний энэ өвчний эдгэрлийн гол зүйл бол энэ гэр бүл гэдэг шүү. Номер 1-т гэр бүл. За бид ингээд архи уугаад ахаар юу болох вэ? Бид хэдийн гэр бүл хараат байдал гэдэг зүйл бий болчихдог. Хараат байдал. Буюу давхар хамаарал үүсэж байгаа. Жишээ нь би архи уугаад миний гэр бүл давхар өвчлж гин гэсэн үг байхгүй. Айдастай болж байгаа. Аз жаргалгүй болж байгаа. Тэр хүүхэд маань яг цүнхүү өрөөд хичээлдээ явлаа. Өглөө босоод хичээлдээ явлаа өөрөө цүнхүү өрөөд даалгавраа хийгээл юм. Гэтэ тэндээс яг миний хүүхдэд яг сурлагын дээртэхгүй, амжилт гарахгүй нэг хэвэн болж эхэлж байгаа байхгүй. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд эдгээр зүйл нөлөөлчихдөг. Ирээдүйдээ итгэл нь алтардаг. Аав ээжээгээ итгэл алдардаг. Тэгэхээр ирээдүйдээ итгэлгүй хүн аав ээжтэй итгэл алдарсан хүн яах вэ? Бид гэр бүлийнхээ хамгийн дотны баатарууд шүү дээ. Бид хичнээн уудагч хүүхдүүдэд юу? Аав шүү дээ. Уудагч бид нар хүүхдүүд ээж нь шүү дээ. Айлын өгш болоход чамаа би аавдаа хэлэндэ гэж байгаа шүү дээ. Миний аав уудаг шүү дээ. Миний ээж уудаг шүү гэж хэлэхгүй байх шүү дээ. Аавдаа чамаа хэлэндэ гэж. Та нар хүүхдүүдэд супермен нөхгүй. Үлгэр дүүрээлэн гэсэн үг байхгүй. Аав нар байхгүй бол гэр яадгийн. Эзгөрөөд хүүтэн хүндээ байдаг хөөх. Аав суучгаар гэр дүүрээл ханхаагаад гоё байдаг. Аз жаргалтай байдаг. Аав бол хамгаалалт байхгүй. Аав бол бааtruуд байхгүй. Төшөө тулгуур байхгүй. Ээжүүд үе. Тэр ээж гэрт байж тэр гэр бүл баяр хөөр инээд баяраар тэр дүүрдэг байхгүй. Азарлаа дүүрэн бүр халуун дулаан дээр хоолтонтой юм шиг инээд зэнэдэг. Аавууд байхаар гэр айцсгүй амар авгалан байдаг. Эрхэн төвшин бол гэр төвшин. Нуур амгалан бол нус амгалан гэж. Тий. Дахиад нэг юм хэлэхэд Монгол ээж нар яа тийм? Өглөө цайныхаа дээжийг өргөдөг. Тийм биз? Миний өргөг сайн сайхан байх л гэдэг. Өөр Монгол ээж нар яа тийм? Хүүхдээ мөөмөө өгөөд хөхүүлээд хамт унтдаг.
Одоо Европ Аз гадаад ээж яадгийн. Хүүхдтэй хооллоо нөгөө асрагч ээж гэдэг юм өрлөг ээжтэй өгөөд өөр өрөөнд унтуулдаг. Монгол ээж нэг хүүхдээ тэрврээд хамт унтдаг. Тэр хайрын хүүхэд ээжтэйгээ байхаар аюулыг мэдэрдэггүй. Хайртай байгаагаа мэдэрдэг. Тэгэхэд бид өөрсдөө ийм бэлгэшээдэг ард түмэн бохгүй маш мундаг. Энэ кейс байж байгаа. 2015 онд би ингэж хичээл орж ирсэн. Яг энэ хичээлийг орж ирсэн. Манай 2 давхар имлэгтэй байлаа 5 шард. Секрет авкал гараад ирлээ. Та хүрээд ирээч нэг болохоо байлаа гэд. Би одоо хичээл орж ийнэ гэсэн чинь болохоо байлаа гээл. Тэгээ 2 давхард манайх жоохон стандарт ус байртай байсан. Нэг юм хингэнэл уулаад байна шүү. Тэгээ би одоо та гэд хэлээ. За би буугаад ирээ гэд сэтгэл зүйчин буугаад ир эмчнэр буугаад очлоо. Пэнийг биерхүү том залуу байна. Би ч бас айлаад яаж байгаа юм бол одоо энэ одоо хүн муу юм боддог штэ. За дэлгэрээ солиол өгсөн байх та бариулууч алуулхан тодорхой бол туу муу гэж аймаар байна. Том гараараа нүрээ дараад гар нүрэ аймаар. Миний 2 гар нийлүүлсэн тати юм залуу байна. Та ганц толго мөн өгөөлөө. Мөн биш намайг зүгээр 2 шат алгасхаас өмнө ингээл татаа зүгээр ингээл хөм барайл авлаа. Би ч зүгээр ингээл эмгэртнэг энэ хавдал байх болдоо ингээл яасан нөгөө сэтгэд майл тусалж байгаа юм байхгүй. Одоо юу гэхгүй би ч дуурж чадахгүй нэг ингээл нөгөөдгөө яасан мэдгүй нөгөө рефлексээр ингээд тэрвэрч шүү би чинь. Тэгшээ нөгөө залгаас хэсэг байж байгаа тавьж जैन. Тэгээд минут болсон би анзаарахгүй гам. За ингээд тав юу болсон бэ гэсэн чинь би одоо та надад туслаа. Би одоо ингэмээр байна гэдэг. Тэгээд юу ирүүлээ шүү. Архтаас өнөртөхгүй. Тэгэхээр бас муу юм бодоод байна шүү чинь. За энэ одоо мансруулах юм бодлыг хэрэгэлсэн юм байна. За та түр хүлээж байгаа гэсэн чинь би тэсэхгүй нэ гэдэг. Тэгээд та нэг усууга түр хүлээж би энэ дээр нэг сул дуусгаад буугаад ирээд гарч ирээд нөгөө хичээлээ дуусгаад уулзлаа. Яасан бэ гэдгсэн чинь хүүхдээ сургуульд явуулаад одоо аав шүү дээ. Аав ээжний хүүхдээ үргэлж өгчсэн сарын нэгэнд. Хүүхдний шинэ хүүхд нөгөө хичээлд орсон юм байна. 9 сарын нэгэнд оруулаад гоё форм авч бол гоё айгүй үнэтэй зэтэй гэсэн цүнх одоо ботинг авч өгөөл. Тэгэл нөгөө сургуулиас авахт амар том жиб мивтэй хүн очиж байгаа шүү дээ. Амар лаг хүн очсон чинь хүүхд нь ингээ бүр олдохгүй нэг нөгөө. Тэг 1000 хоньны дундаас миний хэн сургах гэж хүүхд нь ингээ бол байсан сулбаас юм гарч ирж байгаа ингээ. Аа дүрс гэлэг бол уурлаа зүгээр. Ухаан санааг хүүхдээс сугатаж жаавал ингээл хичээл чи ямар аваа гэж чинь гоё байлаа гэл ингээ. Тэгээд нөгөө хүүхдтэй тэгсэн уураа гаргаад нөгөө машиныгаа кабиныг онгоолоод баг шитгэн холгүй ингээл уруулчаал. Тэгээд нэг машинаа суугаад тайвшаа. За миний хүү ямар гоё байна гэдэгсэн. Миний хүү яах вэ? Хойдлоо харих уу? Шууд харьяа аваа гэдэгсэн. Юм идэхгүй гүүгээд ингээ. Тэгсэн аавынх нь энийг нь төвчээр нь алдагдаад. Нэг л байж болж өгдгөө тэгэл нэг ингээд цонхоо болгоод тэгээд гэртээ очсон юм байна л. Тэнгүүтээ чи аавдаа хэлэх юм байна уу гэсэн чинь дуугүй байсан. Дахиад аавдаа хэлэх юм байна уу? Аав нь захих юм байна. Аав нь явуулаач өгч гэн. Байна гэсэн гэн. Юу байна гэдгсэн чинь юм нөгөө усуундаа захиг бодохдоо нөгөө одоо чипс мипс юм захидаг авах юм байна л да. Юм захичин гэж бодсон гэсэн чинь аав та архиухгүй байж болохгүй юм гэсэн гэж. Тэгэл манай хүн өмөрөөл хүрээд ирсэн. Та нар бодлоо. 9 сарын нэгэнд 6хан настай хүүхэд тэр зүнхөө үрээд айлан бэ бөмбөг гэж явах хүүхэд 9 сарын нэгэнд тэр олон хүүхдүүд дотор очиж юу бодсон байх нь вэ? Тэг аав архиухгүй байх нь юм бодож байсан баг. Гэтэл аав яах вэ? Өө гой цүнх аваад өгцөн, гой пенал аваад өгцөн, гой ботинг аваад өгцөн. Миний хүүхд лагер нь би өөрөө айгүй тийм том 50-70 200-д очсон гэсэн ийм бардам очоод нөгөө сэтгэл нь өмөрхгүй тэгээд надаар ирсэн юм билээ. Тэгээд 1950 руу залгасан чинь миний дугаарыг өгөө тэгээд нэг тийм ирсэн байдаг. Яг энэ сургалтыг 18 дод эхэлжсэн дөрөвсийг энэний өмнө 17 онд бас нэг залуу ирсэн. Тэр хүн бас ууцсан ирсэн л дээ халамж. Тэгтээ тэр хүн барилгын бас нэг салбарын хүн байсан. Яг уу ингээд ажил бүтээ гэж явж бод ингээд одоо эдгээр чинь ингээд баш олон байдсан байл да. Ачаал ихтэй тэгэл нэлээ ажил бүтээгээд туудаа хайчлаад уусан. Тэгээ согтоо унтсан байсан. Санахгүй. Тэгээ сургуулийн гадаа хүүхдүүд явж байхдаа өө согтуу хүн байна гэсэн нэг хүүхд ингээд татаад ирсэн аав нь ирсэн. Тэр хүүхд өсвөр насны хүүхд ирсэн. Тэрнээс болоод тэр хүүхд тараамаа аваад ангийнх нь ингээд сонь байдалд ороод тэр хүүхд тараамаа аваад юм. Тэгээ тэр хүн ингээд ирчихсэн. Тэгээ тэр хүн имчилгээнд яваад одоо 90 сар бол ингээд явж байгаа. Одоо архиухгүй 10 одоо жилийн идэгрэлтэй бар ингээд явж байгаа хүмүүс байж байгаа. Чингисийн өжин хүүгийн цэцлэн шаштар гэдэг сургамж үйж байгаа шүү дээ. Ам дорхтой алтан шумуул, амнаас гарахтаа арслан барс гэдэг их аюултай. Энэ чинь ингээд бүгд хэлээд ясан байгаа байхгүй. Бид л ингээд мэдхгүй эр хүн архиух ёстой. Нөхөрлөл манд тугаа юу тийм байх вэ? Эрүүл мэндийн төлөөж гэж байгаа шиг архиугаад илгээ гэмтэж яаж эрүүл мэндийн төлөөд тулгаад бас бодороо. Энэ тэгэхээр энэ нэр хүнд гэдэг хамгийн чухал зүйл манайх нь. Дуудах нэрийг ээж аваад дурсгах юм. Тэгэхээр та нар бүгдээрээ гоё нэртэй. Миний хүү сайн хүн болоороо аттай оттой байгаараа гэд тэр лам ч юм аав ч юм баруун чиний 3 удаа шивнж байгаа штэ. Мундаг болоороо гэд. Тэгтээ та нар мундаг хүмүүс өөрсдөө ялан дийгээд надад асуудал байна. Энийг шийдээгээд энд ирсэн байгаа чи маш мундаг шүү та нар. Баяр хүргэе манайхаа.
Гэтэл цаан чинь мянган Монголын залуучууд, мянган ээж аавууд, мянган ирээдүйн огт хөвгүүд би ямар ч асуудалгүй, надад асуудал байхгүй, би тийм уудаг хүн биш ээ, би тамхичин хүн биш ээ гэд өөртөө өвчин туснаа мэдхгүй явчих шүү дээ. Энэ хамгийн том юм нэл. Тэгэхээр одоо хамгийн том зүйл бол бид нар цаг хожиж амьдрын гэж нэг юм бит. Цаг хожиж. Бид нар хожиж байгаа. Одоо энийг л ингээд ерөөсөө энэ дэвтэр дээрээ бичээд өдөр тутмыг өөрсдөө хожиж одоо бид нар маш их цаг хугацааг алдсан. Шаардаж хөвцөд зарим нь алдсан. Зарим нь ажил бүтэнэ гэд ингээд нэг хүнд итгэж найдаж хүлээсэн. Одоо үгүй одоо бидгээд бүгдийг мэддэг болсон юм чи яах вэ? Одоо алдаа гаргахгүй шүү дээ, тийм ээ. За тэгээд нөгөө талаас та нар ямар ч алдах ирэх байхгүй. Та нар тусалж байгаа яах вэ? Урд нь та нар ганцаараа зүтгэсэн би арих байхгүй ч юм уу тамиг татахгүйгээд ганцаараа гөрөж исэн бол одоо мэрэгжлийн эмчж чинь, сэтгэл зүйч чинь, манай йогийн багш, манай дээр битсийн багш, тийм ээ. Манай хоёр мэрэгчлэлт ингээд өчнөө хүний эмнэлгийн энэ тоогооч, асрах совлогч та нарт бүгд тусалдаг хүмүүс байгаа. Тэгэхээр та нар гараад маш олон одоо мэрэгжлийн найз нөхдөд болчлоо шүү дээ. Гантулгаа би нэг сэтгэл санаа 5 хүн шүү, 5 үг солимоор шүү. Завтаа ирээ залгаараа мэрч чинь шүү дээ, тийм ээ. Яг үндэ таагээд надтай айгүй том юмар наймаалцж байгаа байхгүй. 14 хоног. Цаг хугацаа. Энэ 14 хоногийг та нар маш сайн байх юм бол маш гоё болно. Тэгсгээд өнгөрөх юм бол яах вэ? Хайрын цаг хугацаа байхгүй, эргээд болтохгүй. Энэ цаг хугацааг мөнгөөр хэмжигдэхгүй. Алтаар хэмжигдэхгүй. Эргээд болтохгүй. Та нараа сонсч ирсэн бах те. Одоо сүмийн ханаас илүү эмнэлгийн хан маш олон залбирлыг, маш олон өвдөлтийг мэдэрсэн байт юм а гэж. Тэгэхээр бид нар ингээд цаг хугацаа магадгүй та гант тулах би чи юм хор тавдартай байна. Та одоо гам барьжаад өгөөрэй одоо эмчээс суугаад надаас суугаад ир бурхан залбираад бас хэцүү. Яг тэгвэл үннийг бид нар хүлээн зөвшөөрж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ цаг хугацаа бол хугацаатай учраас яваал өгнө. Сонгох боломжгүй. Тэгэхээр энэ цаг хугацааг та нар нэгэнт ингэж байгаа учраас нөгөө цаг хугацаагаараа энэ эрүүл мэнд ингэж байгаа учраас чанартай сайн гоё юма сураад аван шүү. Хавдар судлалын төвөж мэдхүү 13 дугаар хороолт байд. Тэр эмнэлэг ороод үзээрэй. Би хэлтгийн 100 бол би дагуулад алхацдгийн гэсэн байгаа. Таны таньдаг хүн чинь танихын харахгүй болсон. Энэ өвчин гэдэг хамгийн аймаар зүйл. Тэр 2 цаг битгий болоосоо гэж байгаа. Яагаад гэвэл тэр эдисийн төвшин, тэр айрс өөх эдисийн төвшин дотроос нь махын тасалж идчихэж байгаа шүү дээ манайх. Энэ 2 цаг битгий болоосоо гэж бодож байгаа шүү дээ. Энэ эдгээсээ гэж бодохгүй байгаа. Битгий өвдөөсөө гэдэг зүйлийг тэр хүн мэдэрч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс хажууд бид нар яах вэ? Бас ажралтай хүмүүс байхгүй жаргаж уугаад. Яах гэж яваас гэж ажил мажил бүртээгээд нэг стресс тайлах гэдэг дуугаад байгаа тий. Гэтэл тэр гэмтлийн эмнэлэгт хөлөө тариулсан хүн яах вэ? Тэг хөл дээрээ зогсоод нэг шээж үдчих юмсан гэд бүр ингээд тэр хүний мөрөөдөл нь тэр байх шүү дээ. Тийм биз? Хоёр хөл дээрээ зогсоод би хүүгээ тэрвэрх юмсан. Цонхоор би эхнэрээ харах юмсан гэж байгаа шүү дээ. Тэгэхэд бид нар яах вэ? Үгүй бүхэн байж та даяа нэг стресс асуудал байгаад ингээд тий. Энэ цаг хугацаа хамгийн чухал. Та нар хараарай. Хайртай хүнийгээ тэнгэр рүү бурхан руу явахын мэдсээр аж тэр хүн явах юм. Ээжээ аав хоёранд газан дээр машиныхаа арталт одоо майхан барьцсан хоол хийгээ зогсож идэг. Унах машинаа зарцсан, амьдрах байраа зарцсан. Хөөргий тэр хүүхэд нь одоо ингээд нэг сарын настай, 7 хоногийн настай гэж хат ээжээ аав хоёр нь тэрийг мэдсээр хагаад хүүхдийнхээ төлөө тэр бүх зүйлөөсөө хийчихдэг. Энэ цаг хугацаа эргэж болтохгүй. Тэгэхээр энд байгаа цаг хугацаа гэдэг ямар үнцэнтэй юм бэ гэж. Эргээд 25-нд бид нар тохиох уу? 25 оны 2 сарын 12-нд тохиох уу? Энэ цаг мөч байхгүй л байхгүй. Тэгэхээр энэ цаг мөчийг нандин нараа, энэ цаг мөчийг үр дүнтэй байлгахаар мэдв. За өнөөдрийн хичээлээс асууж тодорхой зүйл байна уу? За байхгүй л гэдүүлээ хичээлээ дуусгав. Манай 5 давхарт энэ 504-т бүүнээр хөвтөж байгаа. Тийм өчтөр тантай уулзсан байсан. Юу эцгэж энэ манайхаа 40-тай ирлээ. За. За, Бата ярихыг яриад ирлээ. Танилцлаа. Танилцсан уу? За. Тэндээ бас шүлэгчтэй гэж. Тэгэхээр би таныг бас нөгөө сая шүлгийг чинь сонссон болохоор магадгүй ая хийж магадгүй гэж. Тэгэхээр та шүлгээ сонирхолооч үзүүлээч. Энэ дээрээ цөөл битсэн. За чи бичсэн. Шүлгтэй лаа. Ер нь бол энэ тийм бичсэн шүлгэнүүд бол олон байна. Бараг 2-3 ном гарч хэмжээний шүлгэнүүд бол энэ тийм байна. 300 шүлгтэй. 200 300. Тэг байгаа. Ямар гой бичт юм бэ энэ хараа. Бичиг биш. Ийм гой бичтэн ингэж гайхалтай шүү дээ. За энэ ганц сайхан үг, ганцхан сайхан үгийг гаргаж хилээд сэтгэлээ суллах юмсан. Уяхан замбуу твий наран л гэж дуулдаг юмсан. Уйлж хайрламаар оршдон гэж боддог л
байсан гэвэл гоё юм би. Миний сэтгэлийн чандад орчигч амар амгалангийн орчлон минь дээ гэж энэ янзын гоё. Зүгээр л ганцхан зүгтээ зүрхээ дагаад алхмаар амьдрах хүсэл итгэл найдвараа орхиод аж төрөх бодлоо хаяад гүйл юм байна. Үн эртний бууралж улуун дээр өвгдийнхээ тухай сайхан бүхнийг бодож гол мөрний усанд сар урсаад л явчихлаа. Гомдлооч бас урсгаад явуулъя. Жижигхэн шоргоолж нарийн өвсөө жимсний бод өндөр мод доор явуулъя гүйл юм байна. Аглаг буутын нам гүмбэл автагдан уусаад уусан амьдрах минь сайхан л юм да. Америкийн хайртай ахын дүүс минь алсхан өдүүдэд иргэн уулзъя. Нэгэн хөвлөд багтсан л юм хон нэг л орчлонд багтгал байлгүй дээ. Тэгээ бурхан гэж байдгүй л гүйжчихэд буцаад ихэнх хөвлөд очие доо гэл. Ингүүл дуу болж болох юм бэ. Тий болох юм бэ тий. Хоёлаа ярьж байгаа дууныхаа үгэн дээр хоёлаа шин дууныг дараа хурж ирэхэд нэг дууны үг хайлаа бичиж. Ганц сайхан бүтээл гаргачих болох юм бэ. Дундаас ярьж байгаа тэгээс тий. Тэр чимиг болгоод тий. Тэгтээ одоохондоо яах вэ? Хоёлаа чи дууны үгийг нэг гоё бичээд яаж би тэрүүн дээр нь ая ихтэй засварлаад ингээ шууд тий. Тэгтээ хоёлаа баярлаа гэдэг нэртэй шүлийг бичиж. Энэ сайхан сэтгэлийнхаа усууд зориулаад талархаж гэдэг юм уу. Тэгээд чи нэг 16 тагт бичил болох юм байна. Тэгээд дараагийнх дээр нь яг нь нэмж хасаад бриж оруулаад ингэж байна тий. Тий дараа нь тий. Гоё юм аа. Тоож чиж байгаа. Энд ирээд би тийм юм. цаг хугацааг ашиглаад яг уу ямар гоё эхэлж байгаа юм. Өөрийнхөө юуныхын дээр нь дээврийн бүсгүй гэдэг нь тий. Ямар гоё. Табаас мань мэттайгаа амьдрахын одоо адилхан гудамжаар амьдрдаг, дээвэр дээр амьдрдаг. Архины хамралтай бүсгүй байгаа байхгүй юу? Тэгээ тэрний пуусан амьдрал гудамжинд яаж амьдарч ирсэн тухай дундаа тэгээд хайр сэтгэлтэй яаж учрав, тэр хүний тэр хайр сэтгэл яаж өөрчлөв, тэгээд тэр архины тэр асуудлаа яаж өөр шийдвэрлэв, тэр хооронд тохиолдож ирсэн саад бэрхшээл зовлон тухайн бүсгүй яаж туулж гарав гэдгийг л ерөнхийд нь илэрхийлж гарах зорилготойгоор энэ 14 хоногт нэг тууш бичээ дуусгачих гэсэн зорилго тавиад одоо ингэж бичээд явж энэ тийм. Хоёлаа тэгээд юу яач энэ үст янзын гоё юм байна. Сайнаа зү дайлж өргөл өдөөс энэ цаг хугацааг ашиглах хэрэгтэй. Биднээс энэ цаг хугацаа хоригдол болдог тий. Миний өвчсөн бас өөрөө 3 шиг ном гаргасан юм байгаа. Тий. Бүгд авар бие ихэлж гэдэг ном гаргасан. Дараагийнх нь төгсшгүй айлгүйгээд урлагийн түүхийн ном гаргаад 3 дахь дээр нь бодрол гэдэг өөрийнхөө бас нэг урлагийн түүхийн ном гаргасан юм байна. Тэгээд энэ 2024 оны 5 сард нэг тоглолтоо хийж нэг бодрол номныхоо яг өөрийнхөө бие даасан тайлан тоглолт хийж гаргасан юм байна. Тэгээд хайлаа тэгвэл нэг уран бүтээл хамт хийх гээд үзье. Амлж чадахгүй шүү дээ. Үзье. Тий. Ер нь тэгэл сэтгэл төр эхлээд нэг юм яачгаар зэрэг айдаа тэрсэн тэгэл явандаа биелэн гэсэн үг шүү дээ тийм ээ. Хийгдэн гэсэн. Ингээ сайхан уран бүтээлчтэй танилцаад бас хамт ингээ явуулаад. Би бол маш баяртай байна. Би их таларгаад манай хоёр ч намайг чи усанд орохоор сахал үсээ авгаа манай хашаа чи их мундаг залуу шүү дээ. Тий. Би чи анх орж ирэхдээ юу орж ирдээ тий. Ингээд ороод одоо нэг бага багаар нэг сэтгэл санаа бас нэг арай айтайхан болоод нэг. За талархлаа. За баярлалаа өөртөө сайхан танилцсан. Ямар ч уран бүтээлчтэй уулзаа танилцсан гэдэг нь бас том боломж сайхан. Хашаатай их баярлж байгаа шүү дээ тийм ээ. Хашаа дэж манай хашаа ч гондог манай. Тэгээ сэтгэл сайхан та ингээд тэгээрээ гэл манай дүү чинь ингээд би ч бас анхандаа анзаарсан чи өөрөө сахал үсэндээ өргөцөл нэг өвгөн суугаад идэг. Тэгсэн замтайгаа би одоо ингэж тэгээд оруулж ирээд сайхан усаасанд оруулаад ийм сайхан сэтгэлтэй уусууд ингээд суун гэдэг чинь бас миний хувьд бол бас маш азтай зүйл юм. Бас та бүхэндээ ялалаа ер нь одоо юу гэж хэлмээр юм дээ тий. Сайхан орсон тэгээд би багадаа сан самтлагын дуу сонсох дуртай байсан учраас энэ хүн чинь бас хүндлэх хэрэгтэй шүү дээ. Адилхан ах шиг хүн байна тий. Бас тэрийг бодоод тэгээд энэ хүн туслах чинь хамгийн нандин зүйл учраас би замлахтаа бас туслахыг хичээсэн хэрэгтэй мэллээрээ дүүдээ гэдэг. Дүү нисэл буугаад ирэх шүү гэлээ. Стилийн байж бод хипхоп рэп ч үүсэн болно шүү дээ. Дара ти даста боно мэч гэдэг тий юм стилийн байсан ч болно. Яг нэг жоохон софт рок чиглэлийн дуу бас гаргах гэж бүгдээр үзье. Ерөнхийдөө болцоох уу? За Батбаяр хэрэгтэй юм авсан тий. За юу юуг авсан бэ? За энэ нөгөө миний нөгөө хоол чинь одоо хүний хөргөж урна гэж юм ш нэрийг нэлээд хүн гэж хэлдэг тийм ээ.
тийм зургууд байж болно. Ямар нэгэн дутагдсан тэр хайр халамжийг хэрэгцээ. Энэ бүх зүйлүүд нь хожим бидний нийгмийн одоо шилжилт хөдөлгөөн юу гэдэг янз бүрийн хүчин зүйлүүдээс болоод архин дунд хөвчнөр тэр хангагдаагүй хэрэгцээгээ бид нэр аль нэг байдлаар хангах гэж явж байгаад энэ нөгөө дондох юм үүсдэг.